За Монгол Улсын засгийн газар 2024-өөс 28 онд 578 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрөө 11 хэмжих нэгжээр хэмжихээр тодорхойлсон байгаа. Жишээлбэл одоо ядуурлыг тэдэн хувьд хүргэн, авилгын индексийг тэдэн хувьд хүргэн, хүний хөгжлийн индексийг тэдэн хувьд хүргэн, өрсөлдөх чадварыг тэдэн хувьд хүргэн гэх маягаар 11 хэмжих нэгжийг тодорхойлсон байгаа. Одоогийн байдлаар 48 сараас 11 сар буюу бараг 4-ний 1 нь өнгөрч байна. 4-ний 1 нь өнгөрч явахад 4-ний 1 хэрэгжилт бий болсон байх ёстой. Логикийн дагуу. Тэр энэ логикоор хараад үзэхэд өнөөдрийн байдлаар дараагийн 26 оны хөтөлбөр орж ирж байгаатай зэрэгцээд мониторинг үнэлгээ хэдэн хувьтай байгаа вэ? Энэ 11 хэмжих нэгжээр засгийн газрын хөтөлбөр яаж хэрэгжиж байгаа вэ? Энэ дээр хариулт авъя. 1. За хоёрдугаарт нь 26 оны тэргүүлэх чиглэл маань 4 бүлэг 104 зүйл заалттайгаар орж ирж байна. 4 бүлэг 104 заалт маань 1-дугаарт бүсчилсэн хөгжил, 2-дугаарт хүний хөгжлийн бодлого, 3-дугаарт эдийн засгийн бодлого, 4-дугаарт хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн ийм загварчлалтайгаар орж ирж байгаа. Энэ загварчлалыг буруу байна гэж үзэж байгаа. Энэ дээр өөрчлөх боломж байна уу? Ер нь бидний хамгийн чухал зүйл чинь хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого нэгт байх ёстой. Эндээс чинь авилгыг бууруулна. Эндээс чи одоо тэр засаглал ил тод нээлттэй цомхон чадварлаг байх боломжууд бүрдэнэ. Ингэснээрээ нийгэмд өгөөжин эдийн засагт өсөлтөн иргэдийн амжиргаанд хүртээмж нь очноо. Тэгэхгүй шууд бүсчилсэн хөгжил гэж байгаа. Тэгэхээр энэ загварчлалын хувьд бол ирэмбэ 1-дугаарт нь энэ хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогоо нэгт оруулж ээж, 2-дугаарт нь хүний хөгжлийн бодлогоо тавих хэрэгтэй. Энэ бүсчилсэн хөгжил юуны төлөө? Хүний хөгжлийн төлөө. Энэ эдийн засгийн бодлого юуны төлөө? Хүний хөгжлийн төлөө. Хүний эрхийг хангасан тогтолцооны төлөө байхгүй юу? Тэр улсын хурал чинь өнгөрсөн 11 сард хүн төвтэй бодлого хэрэгжүүлнэ гэдэг стратеги гаргаад их хурлаас гаргаж байгаа бодлогын шийдвэр болгон хүний эрхийн мэдрэмжтэй энэ шалгуурыг хангасан байна гэсэн шийдэл гарцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн зүйл 1-дугаарт нь энэ ирэмбэ зохицуулаач. Засаглалын бодлогоо нэгтэн тавиач хүний эрхийг дээдэлсэн. 2-т нь хүний хөгжлийн бодлого, 3-т нь эдийн засгийн бодлого, 4-т нь бүсчилсэн хөгжил гэх тийм ингэж загварчлах боломж байна уу? Өөрөөр хэлбэл логиктой байх ёстой шүү дээ. Тэгэхгүй эхэндээ бол эдийн засаг бүсчилсэн хөгжилгээд байдаг, баахан тоо мега төсөл хөтөлбөр яриад байдаг. Гэтэл энэний чи эцсийц зориулт нь хаашаа чиглэх ёстой юм бэ гэхээр иргэний амжиргаа сайжрах ёстой. Тэгжиж бид нар хэдэн мянган залуучуудаа хилийн дэс алхуулж, хүний нөөцийн хохирол авч, тархины говьчлалтанд өртөхгүй байх ёстой юм л та. Тэгэхээр засгийн газрын одоо энэ хөтөлбөрийг харахаар процессын дахин инженерчлэл эднэр гэсэн үг хэллэгүүд ашиглаад байгаа юм. Ойлгож байгаа. Гэхдээ засгийн газрын хөтөлбөр энгийн иргэдэд ойлгомжтой байх ёстой. Тангад ном уншаад байгаа юм шиг сонсогдож болохгүй юмар байгаа. Хэнцэр ганган биш, яг оновчлолтой хэмжих нэгжтэй тэр томьёол байх ёстой. Нэгж байгаа зүйл бол зам тээврийн ослоор зөвхөн Улаанбаатар хотод ихэд 24 онд 131 хүн нас орж байна. 22, 23, 24 онд 318 хүний эрдэнэт амнаас эрсдсэн. Тэгвэл засгийн газар үүнийг яаж байхгүй болохын иргэдэн амнаасаа алддаггүй, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй орчныг яаж бүрдүүлэх гэдэг дээр зорилго тавьмаар байгаа юм. Хүчирхийллийн асуудал 17-оос 24 онд 9610 хүн хүчирхийлд өртсөн хохирчоор тодорхойлогдсон. Гэхдээ энэ нь хүчирхийллийн эсрэг үндсийн төвийн хэлж байгаагаар бол дөнгөж 10-ны 1 л мэдэгдэж байгаа. Насан туршаагүй хүүхдийн хүчирхийлэл сүүлийн 4 жилд 2.5 дахин өссөн. 598 хүүхэд хогссон. Зөвхөн 24 онд. Сүүлийн 3 жил 2207 хүүхэд хогссон байгаа. Засгийн газар ийм зүйлээ бууруулна гэдэг зорилгыг тавиач. За хариулт өгье Ган Төмөр сайд. За Эрдэнэ улс гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол юмныхаа Эрдэнэ улс гишүүний ярьж байгаа саналтай бол санал нэг байгаа. Авилга буурчиж юм явна гэж. Гэхдээ бид нар асуудлыг арай нөгөө талаас нь бас давхар харж байгаа. Юу вэ гэвэл ядуурл байгаа үед бол энэ авилга хийх бол буурахгүй байна. Тийм учраас бол ядуурлаас гарыг гэдэг нь бол энэ засгийн газрын хамтарсан засгийн газрын одоо тэргүүн чиглэлээ гэж би хувьдаа дүгнэж энэ ирэмб дарааллыг гаргасан байна. Гэхдээ энэ бол өнөөдөр зохиож байгаа зүйл биш. Хэдүүлээ засгийн газрынхаа 4 жилийн мөрийн хөтөлбөр батлахтаа яг энэ ирэмбээр гаргаж баталсан. Бид бол нэг тодорхой зорилт дэвшүүлээд 4 жилийн зорилтоо дэвшүүлсэн бол яг тэрнийхээ араас явна гэсэн ийм тодорхой байр суурьтай байгаа шүү гişүн.
Тэр 4 жилийн хөтөлбөрөөр хэрэгжүүлье. Тэгэхгүй бол дундуур нь ингээд шин юм бодож олоод, дундуур нь шин санаачлаг гаргаад, дундуур нь өөр зүйл рүү ингээд самуураад байх шаардлага бол бидэнд алгаа гэж ингэж үзэж байгаа юм. Тийм учраас бол ер нь их хурл хэрвээ бодлогоо өөрчлөе гэвэл та бүхэн байнгын орон дээрээ энийгээ яриад эрен бит дараагаа сольж болно. Энэ бол их хурлын бүрийн эрхийн асуудал. Засгийн газар бол энэ бүсчилсэн хөгжил нь өөрөө Монгол улсын тархаа бутархаа газар том газар нутагтай улс орны хувьд бүсчилсэн хөгжлийн бодлого нь өөрөө ядуурлыг арилгах чухал бодлого байна. Энийг л хэдүүлээ 4 жилийн хугацаанд нэг суурийг нь хийгээд бодлогын чиглэлийг гаргаад тодорхой төслүүдийг нь хэрэгжүүлээд ард нь гарья гэдэг ийм зорилттой байгаа. Гэхдээ энэ бол их амархан хийх ажил бол биш. Бид нар Японы засгийн газартай ярилцж байгаа. Яг энэ бүсчилсэн хөгжлийнхөө бодлого төлөвлөлтийг жишээлбэл говийн бүсийн хөгжлийг тэр хийж чадж байгаа олон улсад хэрэгэлцсэн хүмүүс нь яаж хийсэн бэ? Тэр хүмүүсээр нь судалгаа хийх ажил бол явж байна. Тэгээ та бол мэдээ судалгаанд ямар хугацаа ордгийг бол мэдж байгаа. Гэхдээ ерөнхий өгөгдлөө бол бид нар харж байгаа учраас тийм худлаа юм бол хийхгүй байгаа. Зүгээр энийг төгс байдлаар нь хэрэгжүүлэхэд болвол яалтчгүй эрдэмтэн мэрэгдийн оролцоог хэрэгтэй байна. Энийг хийсэн хүмүүсийн оролцоог хэрэгтэй байна гэж үзэж байгаа учраас хөгжлийн шин хандлага гаргаж иржээж ядуурлаас салъя. Ядуурлаас салахад болвол дарга нар нь тэр авилга авдаг, бизнес хийж байгаа хүмүүс нь авилга тушаадаг, энэ хандлага бол алга болно гэсэн ерөнхий зураг бол байгаа. Гэхдээ мэдээж таны хэлж байгаа сайн засаглалыг бид бол өдөр болгон араас нь явах хэрэгтэй. Өдөр болгон араас нь явхад хамгийн бидэнд байгаа том хэрэгсэл бол яалтчгүй цахим засаглал. Цахим гэдэг бол бид нар энийг технологийн шинжилгээ хийж чадах юм бол хэн нэгэн хүн зам зуур ямар нэгэн луур хийх ямар ч боломжгүй болж байгаа. Тийм учраас энэ цахим засаглал их хурл засгийн газар бүх төвшөнд Гантөмөр сайдаа таны логиктой санал нийлэхгүй байгаа. Ядуурл буурж иж авилга буурна гэдэг логик байж болохгүй. Засаглалч нь сайжирж иж иргэдийн тэр боломжийг хулгайлаад байгаа тэр авилгач нь буурж үгүй болж иж ядуурл буурж тэгш хүртээмжтэй эдийн засгч өснөө. Энэ дээр хэдүүлээ ингээд маргаад ч юм уу олон тал болоод хэрэггүй. Өөрт үнцэх гэж байхгүй. Ямар ч хоёрд нь лутахгүй ойлгомжтой зүйл байхгүй юу? Засаглал сайжирж иж дарга нарын энэ данхайсан бүтэц авилга авдаг тогтолцоог нурааж иж энэ авилгыг устгаж иж ядуурлчин буурах нийгмийн экосистем чинь гарна нэг. Хоёрдугаарт эрдэмтэн мэрэгдийн судлаачдыг ойлгож хүлээж. Гэхдээ энийг чинь хүлээгээд бид нар их ухаантай юм ярьж хугацаанд чинь зам тээвэргээд янз бүрийн байдлаар утаа довтог гээд иргэд амнасаа алдсаар байгаа. Энэ дээр засгийн газар ингээд нэг тийм шийдэмгийн алхаад явчих бүрэн боломж байгаа юм. Ерөнхий зургаар харахгүй тодорхой зарчмаар хэдүүлээ асуудалд хандъя. Цагаан төмөр сайд нэмж хариулъя. Тэгээд Эрдэнэ бол гишүүн өөрөө яг энэ ирэмбээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлаад 7 сар болж байгаа шүү дээ. Тэгээд 7 сарын хооронд та нэг энэ тухай ороод байрлалыг нь солиё гэдэг юм. Ямар учиртай. Тэр 7 сарын өмнө өөрөө саналаа гаргахгүй байсан. Засаглалын бодлогыг чинь 150-ыг 7 сарын өмнө батлахад саналаа оруулаад батлахгүй байсан. Тэгээ бид нар ингээд 7 сар, 6 сар, 5 сар, 3 сараар ингэж бодол санаагаа өөрчилдөг юм болио л доо. Засгийн газрын хөтөлбөрийг их хурлын гишүүн болгоно ширээн дээрээ тавиад яг тэр ажлынхаа араас бүгдээрээ явъя л та. Тэгээд нэг өдөр сэрээд нэг юм ярьдаг. Маргааш нэг ном уншихаараа өөр юм ярьдаг. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Эдийн засаг нь гайгүй бодсон орон болгон тэр хугацаанд авилгаасаа холдсон шүү дээ. Тэнийг мэдэн будлаад ядуу мөртлөө шударга ёстой улс гэж хаана байгаа юм? За Эрдэнэ бол гишүүн дахиад тодруулна. Төсөв хэлж яагаад хөтөлбөр хэлж яагаад энийг удаа дараа хэлж гормын санал хүртэл гаргаж ирсэн юм аа. Тэр бичлэг нь интернет дээр байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцж байгаа хэсэгтэр аудит бүрэн нэгтэлж чадахгүй байна. Нийцүүлж дүгнэлт хийж чадахгүй байна. Ингээд өгөөч гэж байнгын орооны хурал их хурлын чуулган дээр 3 удаа мэдгдсэн. Гинт зүүдэл сэрээд байгаа юм биш. Хэрвээ тэр бичлэгийг та үзэж чадахгүй бол миний өнгөрсөн 7-8 сарын цалинг бүгдийг хуу хаамж болно.
ажлаа хийгээ явж байгаа. Зарчмын шаардлагууд тавьж байгаа. Зарчмын шаардлага тавихаар азарглаад субъектив гомдоод хандаад байх шаардлага байхгүй. Авилга гэдэг зүйлийг өөрийг нь устгachиж ядуурл буурд юм аа. Эдийн засгаа нэмэгдүүлэхээр ядуурл сайжирдаг гэдэг гол нь өнөөдөр бидэрт мөнгө байхгүй ш байгаа байхгүй юу? Тэр байгаа мөнгө дарга нарын тансаглалд яваад байгаа учраас энэ дээр та нарц намыг удирдах байгаа баруун төвийн чиг баримжаар үзэл санаатай хүмүүсээс энэ дээр зоригтой дуурайч. Захим засаглал бол 70% өгөөч нэмэгдүүлнэ гэж байгаа. Эхлээд энэ